Миний дуунуудыг дуулах хүн олоорой. Би одооноос загвар өмсөж болсон шүү дээ. Америк руу 2006 онд явж исэн. Тэгээд тэр үеэс одоо яг нөгөө бидний өсөж сонсож өссөн хамтлаг уран бүтээлчдийн яг амьдардаг орчин тэндээс нь ингэж хөгжмийг сонсох мэдрэх тэнд байдаг хүмүүстэй найзалж нөхөрлөх тэгээд тэр орчинд нь байхаар ингээд яалтчгүй өөр cultureтэй л нүр тулдаг юм байл л дээ. Тэгээ манай одоо Breeze World гэх найз байгаа шүү дээ. Бид тэр ч одоо багасаа ингээд найзалсан. Тэгээд яг тэр хипхоп урсгал өөрөө бол харуудтай холбоотой, маш холбоотой. Тэгээ тэрийг орчинд нь байсан болохоор би одоо ийм бас айгүй өөрөөр мэдэрдэг болов уу гэж боддог. Би нөгөө хар найзуудтай болохоор тэр маань их нөлөөсөн баха. Америкч бол тоглоом биш шүү дээ. Америк бол ойлгомжтой ажил хийх хэрэгтэй, амьдрахын тулд ажиллах хэрэгтэй. Тэгээд ажиллаа хийн маш олон цагаар ажилладаг байсан. Тэгээд 10 гаруй цаг ажиллачаа гэртээ орж ирээд дуугаа хиймээр өдөржингөө бодож ирээд хийдэг байхгүй. Тэгээд өдөржингөө бодож ирээд хийхээр нэг юм сандсан байжгаад тэврэх, сандсан байжгаад харах гэдэг шиг ийм амар гоё догдолтойгоор гэртээ ирээд дуугаа хийхээр тайвширдаг, таашаал авдаг гэсэн байна. Тэг яг тэр чинь нөгөө залуу насны л одоо юу юм да, пашн юм да, одоо бас ядрахгүй шүү дээ тэгэл тэ. Зя валлаа. Дуусна уу? За дууслаа. За. Танах чи ингэж хизээ нэгцэн. Манайх та нэг үйл ажиллагаа жигдээд 2 дахь сар руу орж байна. Хотын төвд Downtown-ы бүсэд Heart of City буюу те. Энд нэг 2 сар болж байна. Helios гэдэг. Харин тий амар гоё газар шүү. Юм уу? What is that? Би жоохон бэлдсэн байсан л да нэг юм водкатай, кофетай, жоохон эспрессо мартини амттай. Тэгтээ маш гоё сэргээхээр бүтээх. За хийе. За. Тэгээ тоглолт хэр бэлдэж байна та? За бэлтгэл ажил бол ер нь сайхан нэг дундаа л явж байна. Тэгээд ер нь бол бэлдэх юм ихтэй. Их удаан бэлдсэн ч гэсэн бэлдэх юм ихтэй гоё байна. Тэгээд ойрдоо ингэж сайн ажиллаагүй юм яагаад вэ? Юу вэ? Какао юу? Coffee powder. Coffee powder. За. Жохон амтрилэр. За тэгээд finishing touch. Зя. Баярлалаа. За энийг уугаад сэргээд тоглолтоо юм дээ. Өнөөдрийг эхлүүлээ. Өнөөдөр ингээд бас урт өдөр байх болно. Тэгээд хүлээж авсан манай хамт олонд баярлалаа. Тэгээд бүгдээрээ үргэлжлүүлцгээе. Cheers. Outfit чадах юу вэ? 3 жил өмссөн миний болтоо. Нэртэй. Харагч байна. Миний бүх хувцсанд миний нэртэй. Тийм тэгээд ийм мэдгүй манай энэ л сонгосон. Би ч одоо ер нь хослол өмсөхгүй бол бэлтгэлийн хувцас өмсөн тийм юм шүү дээ. Хөө. Шатчих. Би үл багаас л дууссан шүү дээ. Ийм жоохон байхасаа л халтур гэдэг юм хийдэг байлаа. Тийм шүү дээ. Хамаадуудынхаа урд дуулаад мөнгө авдаг байсан. Мөнгө өгөөл ингээл зогссон. Хаалцаа. Бүртгэл. Тэгээд тэр үеэс эхэлсэн болов уу гэж боддог. Багаас л хипхоп дуртай байсан. Хипхоп дуртай учраас хипхоп хийсээр байгаа. Тэгээд яг манай миний хамгийн
том инспирэшн манай аав байсан юм болов уу гэж бодд юм да. Манай аав чи их юм уянгийн тэгэл ингэ жоохон амсчул дуулж муулдаг тийм юм байсан баг. Байсан байхгүй ч яг байсан байгаа. Тэгээ одоо дуулахгүй тэгээ. Аав минь да. За тэгээд бүхэндээ хамт байгаад баярлалаа. Би харагдаад байгаа юм уу? Харагдаад байгаа уу? Амар их тамхи татж чинь клипэн зориулж. Тагнаа хорсож чинь нулимс гойлж чинь. Тэгтээ тэгээд хин нэгний битээ ганцаар дуулаарай гэж хэлээд да. Ганцаар дуу яг иймэрхүү юм болт юм шиг байна. Тэ. Та бүгддээ зориулж хийсэн бүтээл. Ганцаардсан хүмүүстэй бүгдд нь зориулж хийсэн бүтээл. Мутахгүй болцгоо. Анхны тоглолт маань 2022 оны 11 сарын 4-5-нд болсон. Тэ. Мэдээж би сандарсан анхны тоглолт учраас бас тийм олон хүний өмнө анх удаа гарч үзсэн учраас тэгээд яг тэндээс авах мэдрэмж гэвэл хоёр дахь өдрийн тоглолтын дээр манай аав ээж хоёр ирсэн. Гэрийнхэн ирсэн. Яг миний юм би тайз юм байлаа гэхэд манай аав ээж яг тэр дээрээс үжээ сууж исэн. Тэгээд би аав ээж хоёрын юу мэдэрснийг мэдэхгүй байна. Гэхдээ маш их баярлсан, огшсон гэж ойлгож байгаа. Тэ. Аав ээж хоёроо баярлуулах л байсан. Тэгээд яг тэр чинь өшөө зөндөө юм байгаа шүү дээ тоглолт. Тэгээд тэр тоглолтоор би айгүй юм миний амьдрал өөрчлөгдсөн гэж боддог. Тэ. Би анхны тоглолтын дээрээ гаргасан алдаануудаа өөрөө ч ухамсарлаж ойлгоод өөр дээрээ илүү ажилласан. Яг тийм Сережа гэдэг артист яг тэ юу чаддаг юм бэ? Юу чаддаг юм бэ гэдгийг л харуулах. Тэгээ одоо өөрийгөө илүү өшөө нээсэн тэрийг тайлагнах харуулах өдрөө гэж бодож байгаа. Тэгээд яг another version өөр version-аар харуулна гэсэн үг л дээ.